За upper болон lower bound нь юутай холбоотой гарч ирэх вэ гэхээр за бид нар decimal place болон significant figure дээр за өмнөх оронгийн за 3 significant figure-ээр томиллоо гэж бодоход за дөрөв дэх утга нь ямар байна гэдгээс одоо шалтгаалж ирсэн тийм. Ялангуяа бүр тодруулаад хэлэх юм бол хэрвээ 5 буюу за түүнээс дээш байх юм бол 3 дахь орон нь бол дээшээ болж байсан. Харин түүнээс бага байх юм бол доошоо болж байсан. За тэгэхээр upper болон lower bound нь бол яг энэ хоёр хооронд одоо хүрээг нь хэлж байгаа. Тоймлогдсон тоо маань өөрөөр хэлбэл хэд хэдэг тооноос тоймлогдож энэ утга гарч ирсэн байж болох вэ гэдгийг бол олоход хэрэглэж байгаа. За жишээ нь энэ тоо одоо тоймлогдоод тоонийг 1 decimal place-ээр тоймсон гэсэн үг. За тэгвэл энэ бол яг 100-ны орноор нь бичих юм бол хэдээс хэдийн хооронд тоо байж болох байсан бэ гэдэг нь бол одоо эндээс 315-аас 325-ын хооронд. Гэхдээ 325 нь орохгүй. Ягаад гэвэл хэрвээ 325 байсан бол энэ тоо маань тоймлогдохдоо дээшгээ тоймлогдчих байсан гэсэн үг. За тэгэхээр ийм байдлаар тоймлогдоод гарч ирсэн буюу одоо эцсийн хариунаас нь за энэ тоо маань хэд байсан бэ? Рейнж дээр нь хамгийн багадаа энэ тоо хэд байсан байж болох вэ? Хамгийн ихтэй хэд байсан байж болох вэ гэсэн энэ хариу болж байгаа тоог бол upper bound болон lower bound гэж нэрлэж байгаа. За upper bound гэдэг нь бол хамгийн дээд хэмжээ нь, lower bound гэдэг нь бол хамгийн доотлол багнэ. За